Сар шөнийн баярын өдрүүдтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн болон Дарган сумын Шилийн бүгд Алтууг зорих тээврийн эслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Өмнөх жилүүдэд тээврийн эслийн хөдөлгөөн 800-аас 1000 орчим тээврийн эслийн хөдөлгөөн зорж байсан бол энэ онд ч гэсэн тээврийн эслийн хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаад байна. Цаг уурын орчны газраас 2 сарын 25, 28 болон 3 сарын 1-ний өдрүүдэд засан шуургатай холбоотойгоор мэдээлэл гаргасан. Ийм дэргэж болооч та бүхэн орон нутгийн болон улсын чанартай авто замаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн эслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч оршинсууд улаан говцлож, холын замд явахдаа хурдаа тохируулж, шөнө уран цагаар холын гэрлийг ойрын гэрээр шилжүүлж, Сүхбаатар аймгийн Дарган болон Шилийн бүгдийн хөдөлгөөнийг зорихдоо батлагдсан маршрутын дагуу хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.